Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцгийн урилгаараа бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Бэлен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол улсад төрийн ажил хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч гэргийн хамт болон дагалдын ява төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нис хонгоцны буудалд гадаад харилцааны сайд Бадмөнхийн Бадцэг бүгд найрамдах Австри улсаас Монгол улсад хавсран суг онц бөгөөд бүрээр хийд элчин сайд Андрис Рикэн болон албаны бусад хүмүүс угтаа авлаа. Айлчлал нь бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгчийн түвшинд Монгол улсад хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Австри улсаа 9.1 сая хүн амтай, нийслэл Вен хот нь 1.9 сая хүн амтай. Нийт 83,878 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Австри нь 9 муж улсаас бүрддэг холбооны улс юм. Муж улс бүр бие даасан орон нутгийн хурал парламент засгийн газартай. Мужийн парламент буюу Ландтагийг шууд сонгох бөгөөд бүрийрхийн хугацаа сонгуулийн тогтолцоо муж улс бүр өөр хоорондоо ялгаатай. Муж улсад нь боловсрол, соёл, эдийн засгийн салбарт бие даасан өргөн эрхтэй. Эдийн засгийн гол салбарууд нь аж үйлдвэр, мал аж ахуй, үйлчилгээ, аялал жуулчлал, эрчим хүч багтдаг. Байгалийн баялаг төмрийн өдөр хөр нөөцний нөөцтэй. Усан болон салхины сэргээгдэх эрчим хүч өргөн ашигладаг улс юм а. 바로 эргээд унаа